дүм 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 дүм. Энэ хоёр ч бас ихтэй ядаргаатай юм хум авч унгана. Зөндөөл цэцгийн алдлаа. Одоо тэгээд цэцгээ сонгох уу, муураа сонгох уу гэдэг тэгээд ганц л цэцэг зүгэлцсэн. Сайн уу, намайг Нами гэдэг. Би Бидний Нус подкастын нэг хөтлөгч нь байна. Энэ манай Лола байна. Тэр хавар Луна явжин. Үе чи хөөлхөн штэ. Баярлаа. Жохон гоё хүрхэн гардаа. Лунаг жилийн өмнө авч ийсэн. Манай найз өөртөө эхлээд авсан юм аа. Бенгал муур. Тэгээ үлдрийн муур гэхэд өөртөө аваад тэгсэн чинь хүүхэд нь харшилтай болж таарад тэгээ намайг ах уу гэхээр нь авч ийсэн. Тэгээ Луна гээд өөрөө нэрлэгдсэн ирж исэн болохоор тэгэл тэр нэрээр нь явцаа угаасаа. Нөгөөх нь болохоор Лола гээд нэрээрээ бас ирсэн. Лолаг болохоор би аваад одоо 4 сар хавцаа болж ах шиг байна. Оны өмнөхөн авсан. 2 дахь муураа би заавал нөгөө азтай савар мавраас ч юм уу одоо аварна гэх юм уу өргөж авъя гэж бодож байсан хгүй. Тэгээд бодоол яваад байсан. Яг тийм юм таарахгүй явж агаад би айгүй олон жил нохоод хийж исэн. Манай гэрийн нохоо. Тэгээ 16 жил хийжээгээд манай нохоо маань одоо оны өмнөхөн өөд болсон байхгүй юу. Тэгээд өөд болоход нь би за одоо анко гэдэг байсан. Дурсгалд нь зариулаад мууртай олъё гэж яг хүсээд байжсэн чинь би тэрийгээ подкастн дээр ярьсан юм аа. Тэгсэн чинь нэг охин над руу бичээд би ийм муур олсон юм аа. Тэг ингээ одоо имлэг дээр байгаа. Ахын байхгүй имлэг дээр ингээд мөөгөн цөрчсөн сар болж байгаа. Тэг би ингээ одоо төлбөрийг нь төлж дийлэхгүй байгаа болохоор ах уу гэхээр нь яг одоо яг над дээр өөрөө ирж байгаа юм байна гэж бодоод тэгээд Лолаг авсан юм да. Бенгалийн өөрийнх нь онцлог нь нэлээд актив. Тэгээд одоо бусад гэрийн муурыг бодвол илүү нөгөө зэрлэгтэйгээ айгүй ойрхон гэж хэлээ. Тэгээ одоо энэ муурнууд чинь ирлиз муурнууд ингээд гэрийн тэжээмэл амтнаас эволюцаараа явцсан учраас айгүй олон хол явцсан учраас гэрт байх дуртай эрхэлдэг тийм төрлийн юм шиг байгаа юм. Тэгээ энэ нь ингээ хажууд мажууд байгаад идэг. Бенгал болохоор тэр байгалийнхаа одоо анх эвцэлдүүлсэн, гэршүүлсэн хувилбараасаа нэг хол биш юм байлээ. Тэгэхээр ингээд ерөөсөө тийм эрхэлдэг биш. Илүү авирах дуртай, хөгжөлдөх дуртай гэх юм уу, хөөцөлдөх дуртай тийм. За балкон нэг би ер нь 2 муурандаа зориулж тогтчуулъя гэж бодоод байгаа юм. Тэгээ би хитэн мод цуглуулсан ингээ энэ мэн дээр нэм тавцангууд хийгээд өвсөрч мөсөрдөг тийм орчин бүрдүүлэхийг зорин ажиллаж байна. Энийг би өөрөө хийсэн. Тэгээд энэ яг ихлээд авсан. Энийга нэг ашиглахаа болц юм дөө. Лала энэ дээр авираад хоолоо идэж үзүүлээ. Тэгээ 0 нь байгаа. Тэгээд хоолныхын стейшн байгаа. Тэгээ нэг ийм авсан. Тэгээ өөртөөхөө юунаас л идтiin. Тэгээ 0-д орчин. Тингээ байж байна. Би энд нь тэгээд хамаг юмудаа ингээ ялгаад 2 төрлийн хоол өгдөг тий. Үнэтэй хоол өгнө. Витамин өгнө. Үс мөсийн савнан гэд тэндээ ингээ бүх юмаа төвлөрүүлээд байж байгаа. Тэгээд энэ айгүй халуун болд юм билээ. Нар айгүй амар тусдаг. Тэг ингээ гой наралж маралдаг. Эндээ нэг юм байдаг. Та тиймэрхүү юмнууд тавиал ингээл битүү гэ тоглож идэг. Тэгээ муурнууд нэмэгдвэл бас те эндээ жижиг муурны паркт болох зорилготой байгаа. Одоо надад гэр бүлээс өөр найзууд тэгэл ингээл нэг юм хүн болгоноос нэг хайр гоё ялгардаг штэ тий. Тэр хайрыг бас ялгаруулах нэг шалтгаанууд юм шиг санагдаад байдیں۔ Тэгээ хантай мэдээж. Тэгээ би ямар нэг юмд кэрлж байгаа, хоолж байгаа, унталж байгаа, санаа зовж байгаа. Энэ мэдрэмжүүд бас айгүй гоё санагддаг. Тэгээ мэдээж хүүхэдтэй бол амьтантай харьцаж сурах байх. Тэгээ бас тодорхой хэмжээний хариуцлага тий. Би ингээ гэртээ ирэх ёстой шүү. 2 муур маань хүлээж байгаа шүү гэдэг ч юм уу. Тиймэрхүү юмнууд бас хариуцлага, хайр тийм намайг бас эргээд хайрлаж байгаа гэдэгт би бас итгэдэг. Ингээ харц марцсан намайг хараад таньж байгаа тэр мэдрэмж бас амар хөөрхөн санагддаг. Тэгэл гоё ш тэр нь тэгэл амьтантай байх ер нь айгуу чухал. Би ганцаараа гэртээ байсан бол
жоон гуниглах байсан байх. Тэгээ ганцаараа амьдардаг болохоор тэгээ хоёр муур маань байгаа болохоор хянтай, чимээтэй, дуутай, шуутай гоё идэв шин. Орж ирэхээр Лола намайг өгтөж аваад Луна хаана байгааг мэдэгддэггүй. Тэгээ заримдаа Лола гараад гүйж идэв. Зүрөөд гараад гүйж мөдөн штэ айгуу сайн тэр одоо юуныхын хоёр муурандаа зориулаад ийм тавар авсан. Тэгээ энэ өмнөх бас хуучин хэрглэжсэн тавар. Тэгээ өмнөх айл нь манай муурнууд ингээд тоглодгүй гэд тэгээд бас л над дээр ирсэн зүйлтэй. Би ч юу нэг хязтай хүн. Тэг манай хоёроо айгуу сайн тоглолтын. Азар. Энийг барих гэж бас боо юм болсон. Өрчлөгч байгаа хүмүүст мэдээж эмнэлэгт үзүүлэх хэрэгтэй. Эмнэлэгт нь үзүүлээд, эмчээсээ зөвлөгөө аваад тэгээд вакциныг хийлгээ те тэр бүгдийг хийх хэрэгтэй. Тэгээ ер нь гайгүй дээ хамгийн том буян юм шиг л санагддаг ш. Тэгээд бас нэг анзаарсан юм нь энэ Бенгал болохоор Луна маань анханасаа зулцганаасаа гэрт ингээ байгаад ерөөсөө тэг хүнд хэцүү амьдралыг туулаагүй. Манай эн чин гудамжинд байсан. Тэгээ анзаарахаар Лола маань надад илүү талархаад байгаа юм шиг мэдрэмж төрдөг байхгүй юу? Яг би л тэгж бодоод байгаа юм уу? Мууран тэгдэм юм уу мэдэхгүй. Тэгээ нөгөөх нь ингээл их зантай. Тэгээ би энэ гэрээ эзэн гэж байгаа юм шиг. Энэ болохоор намайг гэртээ байлгаж байгаад баярлаа. Хоолж ундалж байгаад баярлаа гэж байгаа юм шиг мэдрэмж төрөөд идэв. Гэтэ энэ Orange Cat-ны лонцлог юм шиг үлээ л те. Тэгээ бас муурныхаа үйлдвэрээс болдог байж магадгүй. Гэтэ муур өрчилж авах гэж байгаа бол ер нь аваарай л гэж зөвлөмөр байна. Гоё штэ. Амар хантай штэ хөрхөн. Би хизээч амтандаа болсондоо харамсдаггүй. Тэгээд миний аз жаргалын ер нь шалтгаануудын том шалтгаануудын нэг надад тань болдог, намайг эргээгээд хайрладаг. Тэгээ бид гурав айгүй аз жаргалтай энэ хөөрхөн жижигхэн байранда. За нэг жижигхэн биш ээ бас. Энэ байранда аз жаргалтай хамтдаа байгаа. Тэгээ баярлж явдаг шүү. Тэгээ амтан тижээдэг бүх хүмүүс бас яг энэ хайрыг гоё мэдэрдэг байх гэж бодож байна. Univision-тэй хамтдаа жаргалтай.